Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бага насны хүүхэдтэй холбоотой сэтгэл сэртгийлэм нэгэн аимшигтай явдлын тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Лили Питерсон 2012 онд Александр Питерс болон Jennifer Early нарын охин болон мэндэлсэн. Лили аав ээж хоёрынхоо хамтаар Висконсин мужийн Chippewa Falls гэх хотод амьдардаг байсан боловч 2018 онд Лилиг 6 настай байхад Александр, Jennifer хоёр гэрлэлтэд цуцлуулан хоёр тийш болж Лилигийн ээж Jennifer Chippewa Falls-оос 60 майл буюу 97 км-ийн зайд байх Balsam Lake гэх Висконсин мужийн өөр нэгэн жижигхэн хот руу нүүсэн тул энэ үеэс эхлэн Лили аавтайгаа хамт амьдарч эхэлсэн байдаг. Лилигийн хувьд тэрээр бага сургуулийн 4-р ангид сурдаг. Лилигийн хуршүүд болон эмээгийнх нь ярьснаар бол Лили маш өрөвч зөөлөн сэтгэлтэй тусархуу хүүхэд. Харин Лилигийн аав ээж хоёр болох Александр, Jennifer нарын хувьд тэд хоёулаа хэд хэдэн удаа хориотой мансууруулах бодис хэрэгэлсэн мөн зарж борлуулсан хэрэгээр хоригдчихсэн. Лилигийн аав 43 настай Александр хориотой мансууруулах бодис хэрэгэлсэн, согтуугаар жолоо барьсан, согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ бусдын биед бэртэл учруулсан гэх мэт тэргүүдээр хэд хэдэн удаа ял эдэлж исэн бол Лилигийн ээж 38 настай Jennifer мөн л хориотой мансууруулах бодис хэрэгэлсэн, зарж борлуулсан, цаашлаад хэд хэдэн удаагийн дээрэм, хулгай, залилангийн хэрэгээр ял эдэлж исэн. Ер нь бол Jennifer-ийн хувьд түүний эргэн тойрны хүмүүс за тэр удаа гэр бүлийнхэн нь хүртэл түүнд огт итгэхээ болсон гэж хэлж болно. Учир нь Jennifer 4 удаа ээжийнхээ зээлийн картыг хулгайлж $8,000 нь үрсэн ба цаашлаад авга эгчийгээ ажилд оруулж өгөх нэрийдлэр хуурамч ажлын байр зохиож авга эгчийнхээ банкны мэдээллийг аван данснаас нь $10,000 өөрийнхөө данс руу шилжүүлж авсан байдаг. За эндээс харагдж байгаачлан Александр, Jennifer хоёр хоёулаа тогтсон ажил төрөлгүй, мансууруулах бодисонд онцсон, ямар ч амьдралын төлөвлөгөө, зорилго их мэт зүйлс байхгүй ийм хүмүүс. Гэхдээ Александрын хувьд тэрээр Jennifer-ээс салж Лилиг ганцаараа өсгөх болсноос хойш айл болох гэмт хэрэг хориотой мансууруулах бодис зэргээс татгалзахыг хичээсээр ирсэн хэмээн эргэн тойрных нь хүмүүс ярьдсан байлээ. За 2022 оны 4-р сарын 24-нд 10 настай Лили авга эгч Лори Дэвисийнхаа гэрт очихоор дугуйгаа унаад гэрээсээ гарсан. Лилигийн авга эгч Лори Александр Лили хоёртой маш ойрхон амьдардаг тул Лили дугуйгаа унаад авга эгчиндээ очихоор ганцаараа явах нь тэдний хувьд хэмээн л нэг үзэгдэл. Гэтэл Лили гэрээсээ гараад явснаас хойш нэлээд хэдэн цаг өнгөрч оройн 9 цаг болсон хэдий ч тэрээр гэртээ буцаж ирээгүй. Тиймээс Лилиг гэртээ буцаж ирээгүйд санаан зовсон Александр эгч Лори руугаа залгсан боловч Лори Лилиг айл түрүүн гэртээ харих гээд гараад явсан гэдгийг нь хэлснээр Александр 911 рүү залхан охиноо алга болсон хэмээн мэдээллээд өөрөө Лилиг хайхаар гадагш гарсан. За Лили дугуйгаа унан Лоригийн гэр рүү явахдаа үргэлж нэг л замаар явдаг. Буцаж гэртээ ирэхдээ ч гэсэн тэр замаараа л ирдэг. Тиймээс Александр Лоригийн явдаг замыг даган хэд хэдэн удаа явсан боловч Лори ерөөсөө ойр хавьд байхгүйсэн тул Александр за юмыг яаж мэдхүүгээд тэр замаас арай өөр тойруу уулын замаар явж Лилиг хайхаар шийдсэн. Энэхүү зам нь уулын зам тул хоёр талаараа ой мод ихтэй ер нь бол хүний хүл хөдөлгөөнтэй газар огт биш. За Александр энэхүү замыг даган Лилиг хайж яваад замаас холгүйхэн ой модон дунд Лилигийн дугуй газар хэвтэж байгааг нь олсон байдаг. За Александр Лилигийн дугуйг олсноос хойш удалгүй хэдхэн минутын дараа цагдаагийн ажилтнууд ч Александр дээр ирж Александр тэдэнд Лилигийн дугуйг хаанаас олсон гэдгээ үзүүлсэн. Мэдээж Лилигийн дугуй нь ой модон дундаас олдоод Лили өөрөө ор сураггүй алга болсон байна гэдг нь яавч сайнны дохио бол биш. Ингээд цагдаагийн ажилтнууд эрен хайх багийнхан Александр Лилигийн авга эгчгээд бүгдээрээ 4-р сарын 24-нөөс 25-нд шилжигшүүн Лилиг шүнжин хайсан боловч Лилигээс ямар ч сураг гараагүй. Гэвч харамсалтай нь 4-р сарын 25-ны өглөөний 8 цаг 45 минутанд эрен хайх багийнхан 10 настай Лили охины цогцыг уулын замын ойролцоо ой модон дундаас олсон байдаг. За Лили охины цогцос олдохдоо толгойдоо маш хүнд хэлбэрийн шарх авсан байдалтай цаашлаад бүслэгийнээс доош ямар ч хувцсгүй нүцгэн байдалтай олдсон. Ингээд мөрдөгчүүд Лилигийн цогцыг олсон даруйдаа задлан шинжилгээнд оруулахаар цогцыг нь шүүх эмнэлэг рүү явуулсан бөгөөд үнэхээр аимшигтай сэтгэл сэртгийлэм зүйл Лили охин тохиолдсон гэдг нь задлан шинжилгээний хариугаар бүрч тодорхой болсон байдаг.
Гэмт хэрэгтэн Лили охины толгой болон нүүрэн тус газар ямар нэгэн хатуу биетээр олон удаагийн давтамжтайгаар цохин дараа нь хоолойг нь бон амь насыг нь хөнөөсөн байсан ба Лилигийн өгцөг болон эмзэг эрэгтэнгээд хэд хэдэн газруудад цус шүүртэл нь хадсан шүдний уул мөрүүдийг олсон. Цаашлаад Лилигийн амь насыг хөнөөснийхөө дараа гэмт хэрэгтэн охиныг аимшигтайгаар хүчирхийлэн маш хэрцгийгээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байсан нь тодорхой болсон. За мөрдөгчид мэдээж 10хан настай бяцхан охины цогцыг олсон даруйда тэр доор нь мөрдлөгөө эхлүүлсэн. Тэд хамгийн эхлээд Лилигийн аав Александраас мэдүүлэг авсан ба Александр тэдэнд тухайн өдөр болсон бүх үйл явдлыг нэг нэгэнгүй ярьж өгөн Лили аавга эгч Лоригийн очихоор яваад гэртээ эргэж ирээгүй талаар хэлсэн. Ингээд мөрдөгчид Лилигийн аавга эгч Лори болон Лоригийн хүү 14 настай Карсон Бергер нараас мөн мэдүүлэг авсан. Лоригийн өгсөн мэдүүлгийн дагуу бол Лили тухайн өдөр гэрт нь ирээд Карсонтой хамт тоглож байгаад өдрийн хоол идснийхээ дараа Лили Карсон хоёр хамтдаа гараад явсан. Үүнээс хэдэн цагийн дараа Карсон гэртээ ганцаараа буцаж ирсэн ба Лили гэрлүүгөө явчихсан хэмээн ээжтэй хэлсэн. За мөрдөгчид Лоритой ярилцсаныхаа дараа Лоригийн хүү Карсоноос мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг авч эхэлсэн даруйд Карсон мөрдөгчдийн төсөөлөжгүй байсан зүйлсийн талаар ярьж эхэлсэн байдаг. Мөрдөгчид Карсоноос Лилитэй хамт гэрээсээ гараад хаашаа явсан талаар нь асуухад Карсон Лили бид хоёр манайхаас гараад дугуйгаа унаад бид хамтдаа уулын замаар Лилигийнх руу явахаар шийдцгээсэн. Замдаа явж байхдаа би Лилигээс ой мод руу орж үзмээр байна уу гэхэд Лили ч дуртай нарахгүй зөвшөөрсөн. Ингээд Лили бид хоёр дугуйгаа түрээд замаас гарan ой мод руу орсон. Бид хоёр замаас гарan ой модон дунд нэлээд алхаж жагаад би Лилиг гизрүүн цохиж газарт унагсан. Дараа нь ойрхон байсан нэг том модыг аваад би Лилигийн толгой руу хид хид удаа цохисон. Дараа нь би Лилигийн дээр сууж агаад хоолойг нь боосон. Лили хөдөлгөөнгүй болох үед би түүнийг үхчихлээ гэж мэдээд өмдийг нь тайлаад хүчирхийлсэн. Би Лилиг эн тэндээс нь хазаж байсан гэдгээ санаж байна. Гэхдээ хаана нь хадсан гэдгээ тодорхой санахгүй байна. Дараа нь би гинтхэн айдас мэдэрч гэрлүүгөө гүйсэн. Гэртээ ирээд усанд ороод хувцас сольсон. Намайг гэртээ ирээд удаагүй байх үед Александр охиноо хайгаад явж байгаа гэдгийг нь олж мэдсэн. Лилиг хүмүүс удалгүй хайж эхлэн гэдгийг би мэдэж байсан л та. Гэхдээ ийм хурдан хайж эхлэн гэж бодоогүй. Тиймээс би Лилигийн цогцсон дээр буцаж очиод жоохон цааш нь чирж агаад дээрэс нь модны мөчөөр навчнуудаар булаад тэнд нь орхисон хэмээн мэдүүлэг өгсөн. За мэдээж энэхүү мэдүүлэг Лили болон Карсны эргэн тойрны хүмүүс тэр байтугай цагдаагийн ажилтнуудыг хүртэл шоконд оруулсан ийм мэдүүлэг байсан гэдэг нь ойлгомжтой. Мөрдөгчид Карсоноос яагаад Лилиг хөнөөх болсон талаар нь асуухад Карсон "Мэдэхгүй би тэр өдөр гэрээс гарахдаа Лилиг ой модонд очиж алаад дараа нь хүчирхийлэх төлөвлөгөөтэй байсан хэмээн хэлсэн байдаг. За мэдээж энэхүү мэдүүлэгний дараа 14 настай Карсон тэр дороо 10 настай Лилигийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгээр баривчлагдсан хоригдсон. Мэдээж энэ бүх аимшигтай зүйлстэй хамт хүмүүсийн дунд яаж 14хан настай хүүхэд 10хан настай дүүгээ ийм аимшигтайгаар амь насыг нь хөнөөн бүр хүчирхийлсэн байж болох вэ? Яаж 14хан настай хүүхэд ийм зүйл хийх нь байтугай толгойд нь бүр ийм бодол орж ирдэг байна гэсэн асуултууд гарч ирсэн. Тэгвэл Карсны амьдрал төрсэн цагаасаа эхлээд л маш олон хар бараан дурсамжаар дүүрэн байсан. Карсоныг 2 настай байх үед Карсны ээж 45 настай Лори Дэвис болон Карсны аав 37 настай Адам Бергер нар салхаар шидцгийн 2 тиш болцгоосон. Гэрлэлтэд цуцлуулснаас хойш 4 сарын дараа Лори Адамд хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор түүнийг шүүхэд өгсөн боловч Адам ямар нэг хүүхдийн тэтгэмж Лорид өгөхөөс татгалцсан. Адам шүүх хурлын үеэр хэлэхдээ би хүүхдийн тэтгэмж өгөх ямар ч бодлого байна. Би Карсоныг 7 хоногт багадаа 3 өдөр өөр дээрээ авдаг. Би Карсонд хоол хүнс хувц хунар гээд бүх зүйлийг нь бэлдэж өгдөг. Карсон ч надтай хамт цагийг өнгөрөхдөө үргэлж ад жаргалтай байдаг. Би Карсны багш нартай байнга холбоотой байж түүнийг сургууль дээрээ хоолоо идэж байгаа эсхийг нь асууж хүүдээ үргэлж санаа тавьдаг. Лори яг л надтай адил Карсоныг 7 хоногт 3-аас 4 өдөр л хардаг. Бид хоёр Карсоныг яг 50-50% асарч хамгаалж хахад яагаад би Лорид хүүхдийн тэтгэмж өгөх ёстой юм? Үүнийг шудраг бус хэмээн бодож ин хэмээн хэлсэн байдаг. Цаашлаад Адам шүүхтэр хэлэхдээ Карсон Лоритой хамт байхдаа хизээж аз жаргалтай байдаггүй. Лоритой хамт байж байгаад над дээр ирэх үедээ байнга л ургайчихсан сэтгэл дундуур харагддаг. Карсон Лоригийн хажууд байхдаа бараг л юу ч ярьдаггүй. Лоригоос маш их айдаг. Лори Карсоныг манай гэр бүлийнхэнтэй уулзуулахгүй байхыг хичээдэг. Лори бол ер нь л маш аимчигтай эмэгтэй хэмээн хэлсэн байдаг.
За эндээс харагдж байгаачлан Адамын шүүхтэр ирсэн бүхэн нь Лориг аимшигтай эмэгтэй мэт харагдуулаад өөрийгөө бол инхийн цагаан тагтаа мэтэл харагдуулсан. Гэвч яг үнэндээ Адам өөрөө ярьж байгаа шиг тийм ч сүүшил цагаан хүн бол огт байгаагүй. 2016 оны 6 дугаар сард Адам хориотой мансууруулах бодис биедээ авч явсан хэрэгээр цагдаад баригдсан. Цагдаагийн ажилтнууд Адамын хориотой мансууруулах бодис зарж наймаалцсан хэргийг мөрдөн шалгаж агаад Адамын утсан дээрээс нь төсөөлөжгүй байсан зураг бичлэгнүүдийг олсон байдаг. Адам утсан дээрээ бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хэдэн мянган зураг бичлэгнүүдийг 2-5 нас, 6-10 нас, 10-13 нас гэх мэтээр насаар нанглан тус нь хадгалсан байсан. Тэр байтугай Адам тэрхүү бичлэг зурагнууд дээр хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн царайн дээр нь өөрийнхөө царайг фотошопоор эвлүүлэн наагаад хадгалчихсан байсан. За энэхүү бичлэг зурагнууд нь бага насны хүүхдүүдтэй холбоотой тул яг ямар дүрслэлтэй зураг бичлэг байсан талаар нэгнгүү тодорхой бол ярихыг хүссэнгүй. Ерөнхийдөө энэхүү зураг бичлэгнүүд нь бүгдээрээ насанд хүрсэн хүмүүс хэрхэн бага насны хүүхдэд маш хэрцгийгээр бэлгийн хүчирхийлэл үзүүлж байгаа талаар ийм зураг бичлэгнүүд байсан. Цаашлаад мөрдөгчүүд энэхүү зураг бичлэгнүүдийг Адам хэрхэн хаанаас олж авсныг мэдхээр мөрдлөгөө үргэлжлүүлсэн боловч гол их сурвалжуудыг нь бол олж чадаагүй. Адам ч энэ зураг бичлэгнүүдийг хаанаас цуглуулсан талаараа огт ам нээгээгүй байдаг. За зарим хүмүүсийн үзэж байгаагаар бол Адам эдгээр зураг бичлэгнүүдийг dark web-ээс судалдаж авсан байх боломжтой хэмээн ярьцгаад юм билээ. Гэхдээ энэ нь бол яг албан ёсоор батлагдаагүй. Үүнээс гадна Адамын утсыг шалгаж үзснийхэн дараа мөрдөгчид Адамын гэрт нэгжлэг хийсэн ба бараг гэрийнх нь булан тохой бүрээс өнөөх бага насны хүүхэдтэй холбоотой аимшигтай зурагнуудыг хэвлээд авчихсан байгаа нь олдсон. Гэтэл энэ үед Карсон дөнгөж 8 настай, дээрээс нь 7 хоногт 3-4 удаа Адамтай хамт гэрт нь байдаг байсан. Адамын гэрт хаа сайгүй бага насны хүүхэдтэй холбоотой ийм зураг бичлэгнүүд байж хахад Карсон энэ бүхнийг огт олж хараагүй байна гэдэг мэдээж боломжгүй зүйл. За Адамын утсан дээрээс олдсон бага насны хүүхдүүдтэй холбоотой садар самуун зураг бичлэгнүүдийн дагуу Адамын шүүх хурал 2018 онд болж шүүхээс Адамыг насан туршаагүй хүүхдийн порн бичлэгүүдийг хууль бусаар ашигласан хэмээн 3 жилийн хорих ялаар шийтгсэн. Гэхдээ 2016 оноос 2018 он хүртэл 2 жилийн хугацаанд Адам шүүх хурлаа хүлээж авах үедээ гадуур зүгээр л сул чөлөөтэй явж исэн бөгөөд тухайн үед шүүхээс Адамыг Карсонтай уулзахыг нь хориглосон байсан. Гэхдээ Адам энэ үед байнга Лоригийн гэрийн үүдээр эргэлдэж Карсонтой нууцаар уулзсан, заримдаа бүр Карсныг аваад хэдэн цагийн турш хаа нэг тийшээ зүхтаад алга болчихдог байсан. Лорич Адамыг хүүтэйгээ уулзуулахгүй гэж араас нь хөөцөлдөж явсаар 2018 онд шүүх хурлын дараа Адам хоригдож 2021 оны 4-р сард буцаад суллагдсан. За Карсны эмээгийн хэлж байгаагаар бол Адамыг хоригдсноос хойш Карсон маш их сэтгэлээр унаж, хоолноос гарч, юм ярих нь багасч энийхэж болсон. За 2021 онд Адам хорих газраас суллагдсныхаа дараа Карсонтой 7 хоног бүр уулзч авах хүсэлтийг хэд хэдэн удаа шүүхэд гаргасан боловч шүүхээс энэхүү хүсэлтийг нь бол хүлээж аваагүй байдаг. За энэхүү хэрэгтэй холбоотойгоор шинжээчдийн үзэж байгаагаар бол Адамын gaaj буруу бэлгийн дур хүсэл нь 14 настай Карсоныг ийм аимшигтай хэрэг үйлдэхэд маш их хэмжээгээр нөлөө үзүүлсэн хэмээн үздэм байна. Ингээд 14 настай Карсон Бергер 10 настай дүүдээ бэлгийн хүчирхийлэл үзүүлэн хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт гим буруутай хэмээн одоогийн байдлаар хоригдож байгаа. Шүүхээс түүний барьцаа төлбөр төлөөд шүүх хурал хүртлээс суллагдаж болох мөнгөн дүнг нь $1 сая хэмээн тогтоосон. Карсны шүүх хурал нь албан ёсоор хэзээ эхлэх нь яг одоогоор бол тодорхой болоогүй байгаа. Америкийн ихэнх мужуудад мужийн хуулиндаа 16 нас хүрээгүй хүүхдийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж ял хүлээлгэх боломжгүй байдаг. Учир нь 1-р зэргийн уртаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэг ихэвчлэн насаараа хоригдох ялаар шийтгүүлээд дуусдаг. Гэхдээ Висконсин мужийн хувьд мужийн хуулиндаа 10 болон 10-аас дээш насны хүүхдийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял идлүүлэх боломжтой байд юм байна. Энэхүү хэрэг нь Висконсин мужид гарсан хэрэг тул Карсон шүүх хурал дээрээ 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт буруутай хэмээн шүүгдэгдэх төлөвтэй байгаа. За өнөөдрийн та бүхэндээ ярьж хөөр бэлдсэн хэрэг бол хүний санаанд жоромгүй нэг юм аимшигтай, маш харамсалтай хэрэг байлаа.
Та бүхэн маань бас энергийн талаар яг юу гэж бодож байна? 14 настай хүүхэд яг яагаад ийм аимшигтай хэрцгий хэрэг үйлдэх болов? Үнэхээр Адамын энэ гаж буруу бэлгийн дур хүсэл Карсон нэг ийм аимшигтай хэрэг үйлдэхэд нөлөөсөн гэж бодож байна уу? Өөрийн хувийн бодлоо доогоор сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. За өнөөдрийн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.